Зя бүгдээрээ нөө дараагийн бичлэг. За би хэдэн юугээс галт тэргээр бийж орноо. За юу хэлвээ галт тэргийн зогсоол дээр ирсэн байна. Яг одоо нөгөө 2 сард хэдэн цагаан сараас одохгүй болох гэж байгаа болохоор тикетэн тасалбар олдох нь бас ховор болчт юм байна. Тэгээд одоо нэг хөвчлөлтэй болох гэдэг нь юу вэ гэхээр эндээс би Бээжин хүртэл 26 цаг галт тэргэнд стенд асуудалгүйгээр зогсоороо явахаар болчихлоо ч да. За тэгээд эдгээр галт тэрэг ямар байдаг юм бэ? Хамтдаа харцгаая. Ямартай ч асууж явсараад бог нь бол галт тэрэг болоод олж ирээ суучлаа. Доторх нэг иймэрхүү үйл байд юм байна. Зя дэжгүй шүү. Сансны гот бол их дэжгүй юм байна. Манай галт тэрэг бол бас хурдан ч явд юм байна. Зэнгэл явж энэ одоогоор ямартай ч хүн бахтай байна. Гэж зогсоолоос энийг зогсоод хөдлөхөд бол хэд өдөө нэмэгдсэн. Бүр дүүрүүлдэг босно. Зэнгэл явж энэ галт тэргийн доторхыг харуулчихъя гэж бодоод бичлэг хийцээ явжсэн чинь зэгдүүлээ насаа. Бичлэг хийж болдгүй юм шиг байна. Яг өмнөх бичлэгийг тэгээд энэ доторхыг бичиж явжсэн чинь яг загнах гэжтэй айгу өөрөө айтаа соёлтой болгосноор харуулаа хэлж байна. Яг юу гэж хэлж байгаа юм үгүйслээ болохгүйгээр гэсэн ингээд яг юм хэлж байгаа хандлага өнгө аясаар нь бол амартай бичлэг гэж болохгүй юм байна гэдгийг нь бол ойлгож авлаа. За тэгээд та нар сонирхож иж магадгүй нэрээ тодорхой хэмжээнд бас өөр хоолсон жижигхэн мэдээллүүдийг хүргэе. Энэ галт тэргийн тасалбарыг яаж авсан бэ гэхээр ер нь бол Trip.com гэж их маш хэрэгтэй сайт аппликейшн байна. Сайтаар нь ороод аппликейшн install татаад жишээлбэл Trip.com дээр бол байсан. Гэхдээ миний хувьд энэ удаад бол нөгөө Euro аялын компаниар болоод тогтмол явдаг учраас аялын компанийнхаа өвөр Монгол хүнээр туслуулаад ах манаас надад өвөр Монгол ах манаас туслаад очоод одоо Монголоор л вокзал дээр очоод юу стейшн дээр очоод тасалбарыг мэн захиалж өгсөн. Тэгээд харж байгаад бол яг нөгөө Trip.com дээр байсан тасалбарыг авахд болох л байсан. Ер нь бол яг адилхан юм билээ. Тэгээд QR кодтой нөгөө тасалбараа үзүүлээд бас явбал болох юм байлээ. Гэтэ яг миний нөгөө галт тэргийн бол анхудаа сууж үзэж байгаа учраас аюул байдлын үднээс жоохон хаширлаад юм уу хүн бас туслаад өгье гэсэн болохоор тэгээд авсан ер нь бол Trip.com-оос авахад бол бас зүгээр юм байна.
Тэгээд ер нь Triptychon бол надад бол их хэрэг болж байгаа. Жишээлбэл дата зүгээр eSIM-ийг дата SIM-ийг одоо бид нар жишээлбэл Facebook-оос ороод eSIM дата SIM-ийг хайхаар тодорхой хэмжээний үнэтэй байдаг штеп. Монгол одоо компаниуд гэхээ Монгол газар Монгол зардгаас бараг 50% тал үнээр нь Triptychon-оос авчдаг. Тэгэхээр Triptychon бол их хэрэг болно. Тэгээд галт тэрэгний одоо жишээлбэл энэ галт тэрэгний зогсох цагийн хуваарь зогсоолуудаа нэрүүд нь бас тэр дээр байж байна. Тэгэхээр Google Maps ч юм уу ямар нэгэн Maps ашиглаад хаана явж байгааг хараад авах боломжтой бас цагаа зүгээр цагаараа бас барьж алсан ч болохоор байна. Тэгээд гэхдээ хятадд бол Google-ийг дэмждэг учраас Google Maps жишээлбэл жоохон алдаатай байдаг нэг хэдэн метрийн цааш мөн заримдаа бүр нэг гудамжны цаана ихэнхээр жоохон буруу заах гэдэг Google Maps дээр жишээлбэл нэг хаяг оруулаад явхад жоохон буруу явах гэдэг. Тийм учраас бид нар Maps.me ч юм уу те Google Maps арай өөр мэн. Хятад бол хөрөлтөн шилдэг нөө Baidu гэдэг Maps нь бол бас зүгээр яг тодорхой зааж өгдөг. Тэгээд нөгөө дээр жишээлбэл за iPhone-ыг би зэмтгөө би өөрөө дандаа Samsung гэдэг учраас Samsung бол за бусад цагаарыг бас мэдгүй юм байна. 24 за түүнээс хойш ч юм уу нөгөө screen translate одоо дэлгэцээ шууд орчуулдаг. Тийм болохоор ямар за тийм хөөч юм ойролцоо одоо тийм орчуулга ашиглаад явбал бас Baidu Maps зүгээр боломжийг дараад нь мэдээж ойлгохгүй тэгэл мэдгүй учраас гэхдээ зарчуулаад явбал хаана юу байна гэдгийг бас Baidu Map-аар нэрийг харж болдог. За тэгээд хамгийн гол нь бид нар нээлттэй одоо гадаад монголчууд гадаад хүмүүсээс нээлттэй юу гэх юм WeChat маш их хэрэгсэл болж байгаа. WeChat дээр олон улсын картаар холбогдсон байхад бол олон давуу тал байна. Хаач хоол газар дэлгүүр бүх газар тооцоогоо гэж боломжтой. Миний YouTube Shorts дээр яаж холбох вэ, WeChat-аа яаж холбох вэ гэдэг заавар бол бас байж байгаа. Эндээс харж болно. Тэгээд тэгээд WeChat-аа холбогдсон байхад WeShimpay гэдэг бүх газар WeShimpay байгаа. Тэгэхээр WeChat-аа холбосон картаараа тооцоогоо явуучих гэсэн дордор. Тэгээд бас сайн ухад чадвал хаягнууд очих газрын чи хаяг байвал за зүгээр ядаж баримжаагаар мэдж байгаа бол нөгөө Baidu-гаар Maps-аар ороод тэр газрынхаа локейшнийг текстийн копи дэж авчиж тавиад DD- гээд WeChat холбоотой DD аппликейшнийг татаад DD-гээр таксигаа дуудаад ашиглах бас боломжтой төлбөрөө тэгээд нөгөө WeChat-аар холбосон картаараа WeShimpay-ээр төлждөг. За бүр айхтар туршлагатай хэллэл устай хүмүүс ээжүүд бол энэтэй юм ярьж магадгүй. Гэтэ яг бүр таг мэдгүй хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүстэй л бас зориулж байгаа шүү шүү. Тэгэхээр тийм байна. За үргэлжлүүлье. Тэгээд зүгээр яг миний олсон дор нэг жил гаруй хугацаанд Сэтэд рүү хэдийд удаа явж үзлээ. Тэр хугацаанд олж өргөлөөсөнд орж байгаа хүрээнд л ярьж байгаа шүү. Тэгээд огт мэдгүй хүмүүст бас мэдээлэл болох болов хэрэгтэй юм болов уу гэж бодоод. За тэгээд юун дээр болохоор орчуулгын хувьд бол яаж ингэж ойлголцоод байна вэ гэхээр би надад тэр нэг Samsung утас маань байхад л болчихж байгаа. Тэгээд яг би нөгөө өөрөө хэрэгэлдэг болохоор сурсан болохоор л тэгээд байгаа. Гэтэ бас iPhone дээр Apple утаснууд дээр байдаг л баг л та. Жишээлбэл Samsung-ийн Interpreter гэдэг өөрийнх нь AI дээр тулгуурсан орчуулагч аппликейшн байдаг. Тэр нь болохоор одоо би нэгтэй түнтэй ойлголцохгүй болоод ирэхээр микрофоныг насаагаад яг тэрүүнийхээ хэлээд байгааг хэлүүлж аваад тэрний ярьж байгааг текст болгоод өгдөг. Текстийг нь
хятадаас англи руу орчуулждаг. Тэнгүүт нь шууд тэрийг дэлгэцийнхаа транслейтер дэлгэцээ орчуулдаг аппликейшнаараа өөрчлөлтөө Монгол руу орчуулж байгаа. Яг мэдээж ойролцоо ойр зураг гэдэг бол ойлгох ч юм л та тийм ээ. Англи хэлээр бол ойр зураг хэлээр орчуулгыг ойлгох чинь за бүр болохгүй бол тэгээд дэлгэцээ дахиад Монгол руу орчуулад ойлгох чинь. Тэнгүүтлээ бас нэг ойр зургийн бас нэг өөрийгөө ойлгуулах хэмжээний англи хэл бол биднээс бас байдаг штэ. Тэр үгнүүдийг ашиглаад буцаагаад англиар текстээ бичингүү хятад руу орчуулад хятад руу текстээр орчуулна. Тэрийгээ бас хоолоороо уншичдаг, ярьцдаг. Нөгөө хүндээ сонсгочж болно. За энэ мэтэр ингээл ямар тач болгоод л байна та. Я явсаар байна. Явах тусам юугээс олон өнцөг байсан одоо багаар бүтэн дээр зогсох тусам хүмүүс нэмэгдээл мөртөж хажуугийн судлаад тэр хүн суудлаа. Одоо хизээ миний сууцгаас судлын жинхэнэ эзэн орчих юм байгаа бөө. Тэгээ басан даа яг ороод ирлээ. Тэгээд хамгийн гол нь би нөгөө хямдхан болохоор аль болох хямд баг зардлаар явах жаа учраас энийг сонгосон. Тэрнээс биш явах цав бас сонголтууд зүйтэй байгаа нисч болно. Урдны гал тэрэг байж болно. Урдны гал тэрэг гоё тухтайч гэсэн, урдны ч гэсэн нисгтээ нэг ялгаагүй байсан. Тийм болохоор энэ зүгээр ингийн гал тэргийг сонгосон. Жимхний хувьд бол хямдхан одоо жишээ нь гэхэд EV-ээс би ч мөртөл би 200 яон болсон тасалбар. За тэгээ бензин тавьчихсан байхад бол цаашаага харийг ивэл одоо 90 рүү ч юм уу шийдэл машинууд зөндөө хангалттай байгаа. Машин ер нь дунджаар 400 яон цааш 90 ордог гэсэн. Тэгээд та нарыг анзарч байгаа бол суусан суудлын дээр би байсаар байна. Ямар цаар минь олон байгаа энэ олон суудлаас яг хүн яг энэ суудлыг захиалж зүүн хайцсан байж таарсан юм байна. Амжилттай суусараад яг бэжин финтэй гэдэг өстөн дээр ирж байна. Одоо суухаар мэдээж зогсоос илүү л ах гэл. Зүгээр удаан зогсоод явснасаа бол мэдээж хитайхан гэхдээ яг одоо суугдаж байгаа чанга байна. Гол нуруу хөвж байна. Шилж байна. Мэдээд хийчихвээ. Ямар ч нэг амар бүр их зовоод исэн юм бол байсангүй ирлээ. Шүний хэсэг ялч баймаар өрөөд уртлагаа нэг жоохон намхан ширээд ирлээ дуудсан чам. Бүрээр нуруугаар амар өгдөл сэрлээ. Тэгэл таад бол тийм юм бэ. Сэрүү явсараад зогсоол дээр ирж байна. За тэг буугаад орчноо бас харуулъя. Яваад ирлээ. Одоо хайчих хэрэгтэй болоо. Хайчих хэрэгтэй бас ойлгохгүй. Яг ч юм зүгээр
Яг нөгөө байгалийн зүйлс амгаараа. Бодсон хүмүүс мангар олон хүмүүс хааш явж тэднийг дагаад алхаж чинь. Тийш явж байгаа гарцаар гарцгаах байл үү. Тэгвэл за төрсөн. Хэсэг гэж штэ. Би төрөг үү. Ногоон хэсэг. Энэ ногоон зураас гэдэг. За тоглосон. Дотроос гаргаж чаалдаг хүмүүс. Гэт дамжиж суух хүмүүс нь дамжиж ирээд шууд явж байгаа юм биш үү? Баха интерес орох юмнууд байгаадсан чи. За бисээ. Олчлоо. Ногоон зураасыг даг. Ногоон зураас. Яа. 20 гэлт байна. Барц байна. Монголчуудыг л ингээл бод сухараа гүгээд идэм болов гэсэн. Тэгсэн бод хүмүүс юунд ч би хараад гүгэлээ да. Нэр үнэхээр том. Үнэхээр олон юм аа. Зя. Ирлээ. Тавтай мөрөл бийж. Ангэрч буруу газар батсан баг тий. Би ч мөн бахоо. Мэпэ шалгасан. Галтрынхаа зогсох цагийн хуваараа шалгасан. Гэтэ хинээс ч асуугаагүй л дээ. Аас мэпэ хараад цаг өөрөө харцаач гээл. Гараад ирлээ. Зя богод ирсэн. Таагаал юмтай хаашаалхаа мэдгүй. Төв замруул. Мөнгө ойр харагцсан төв замруул алхаж байна. Эндээс төв зам руу гарч гад такси дуудаад цайлхаа би Финтай гээд өртөн дээр өтөөхөө стейшн дээр буусан. Тэгээд бээжин дээр би нөгөө ерөөсөө удахгүй тийм олон цаг одоо байхгүй учраас бас анхудаага бээжинд ирж байгаа гих үзэх юм бэ сонирхчих гэж бодоод Gemini-ээс асуусан. AI-аас тэгээд хамгийн боломжтой ойрхон одоо энэ миний байгаа бодлоос хамгийн ойрхон үзэж болох газар гэвэл World Park гэдэг газар байна. Энд нь болохоор нөгөө одоо дэлхийн 7 гайхамшиг гэдгийг жишээлбэл энэ жижигрүүс хөлбөр дээр байдаг гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Яг YouTube-ээс ч юм уу ямар хөө газар үзчихвэл мэдчихэн л дээ. Гэтэ тэгэхгүйгээр шууд очиод харуулаас гоё болов гэж таа. Яа богод гэсэн сэрэх юм биш үү? Зя вэж. За тэгээд очих газар очиод тэр газар очиод ямар газар юм бэ? Сонирхолтой.